5 жил хадгална гэсэн байгаад эхний жилээ тэр зорилгынхаа дагуу хадгалж чадвал тэр хүнд одоо шинэ 10% шүү. Тийм ээ. Тэнгүүд чинь шууд одоо тэр хүн яг гэрмант чинь хүүний түвшин бага учраас нэг хуваар хадгалууллаа гэж бодъё л да тийм. Жилийн тэнгүүд усаас 10% нэмээд өчгөр чинь 11% хадгаламж авчиж гин гэсэн үг байхгүй юу? Тийм хадгаламж германд бол байхгүй тийм. Тэнгүүд тэр хүмүүс маань байрныхаа төлөө өөрийнхөө ирээдүйн төлөө хадгаламжаа бий болгож байгаа. Дээрээс нь тэрэн дээр урамшуулал авчиж байгаа ийм систем байгаа байхгүй. Амьдралын боломж муутай ч юм уу те одоо ингээд ийм яг одоо ногоон орон сууц авах гэж байгаа юм зорилттой хэсэг байх юм бол тэр хүн дээр бас нэмэлт урамшууллууд энэ төр байж болох байхгүй. Зээл хэмжээг нь нэмж өгдөг ч юм уу тийм ээ. Хөнгөлтэй хөлсөрийн зээлийн хэмжээг нь нэмж өгдөг. Зорилттой бүлгүүд рүүгээ чиглээд ингээд өөр урамшууллын механизм байж байна. Ингээд өгөх юм бол ямар давуу тал бий болж байгаа вөхөр Монголд байхгүй байгаа санхүүгийн урт хугацааны их усүр бий болж байгаа. Тэр үн чинь 5 жил 10 жилээр хадгалах нь шүү дээ. Магадгүй өөрийнхөө би одоо хүүхдээ 10 хүрэхээр за одоо 10 жилийн дараа нэг байртай болгодоо гэж одоо хадгалж эхэлж болох нь шүү дээ. Тэ хүүхдтэй жишээ тэ. Хүмүүс тэр чинь ийм 10 жилийн хугацаатай хөдөлдөггүй. Яг хөдөлдөггүй гэхээр нөгөө хадгаламжаа зурцлах юм бол нөгөө зээл авах хэрэг нь байхгүй. Нөгөө урамшууллууд бүгд хасагдаа тэ. Ингээд нэг хайрын болох гэдэг байхгүй юу? Тийм учраас нөгөө хүн чинь ер нь бол маш тууштай хадгалдаг. Жишээ гэвэл яг одоо Казахстаны Атбасыг Алматы хотод одоо байдаг одоо иргэн одоо доотлол нь одоо орон сууцнд ороод залуур орон сууц авах юм бол доотлол нь 3 жил хүртэлх. Доотлол нь 3 жил хүртэлх одоо уртгад төлбөрийн хадгаламжийг барьжуулна. За одоо нийт зээлийн хэмжээ бол 100 сая каз тенге гэж үзэж байгаа. За тэгээд иргэн болов 50 хүртэлх хувийг нь бол минимум хадгалсан байх хэвээр. Минимум одоо хадгалуулах хэвээр хугацаа бол 3 жил гэж заасан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол иргэн бол 3 жилийн дараа зааш одоо нөгөө 50 сая тенгийг хөрөнгөлүүлсэн бол одоо шууд одоо орон сууцнд орох нь нэгдэж байгаа. Тэгээд үүн дээр бол нэмэгдээд бас нөгөө төрийн зүгээс одоо засгийн газрын зүгээс бол хадгаламжийн үлдэгдэл нь одоо 5 хүртэлх сая төгрөг хүрсэн тохиолдолд одоо жил болгон 20 хүртэлх одоо хувьд нь бас урамшуул байдал хадгаламжийг нь татаас өгч байгаа гэсэн үгтэй бас ингэж дэмждэг.